Сайн байцгаана уу? Та бүхэнд Бартолини булчирхайн буглааны талаар өнөөдөр мэдээлэл хүргэх гэж байна. За юуны түрүүнд Бартолини булчирхай гэж ямар булчирхай талаар мэдээлэл хүргэе. Бартолини булчирхай гэдэг энэ үтрээний гадна үүдвчэнд байдаг. Нэг талдаа нэг буюу эмэгтэй хүнд хоёр ширхэг байгаа. Энэ булчирхай нь болохоор үтрээргүй цорхтой. Тэгээд тэр цоргоороо өөрийнхөө шүүрлийг гаргаад үтрийг чийгшүүлэх үүрэг гүйцэтгэдэг ийм булчирхай байгаамаа. За Бартолини булчирхайн буглаа гэдэг нь энэхүү цорго ямар нэгэн шалтгааны улмаас бүглөрөө. За тэгээд уг булчирхай нь өөрөө томроод дотор нь янгийн шалтгаантай буглаа үүсхийг Бартолини булчирхайн буглаа гэж нэрлэж байгаа. За Бартолини булчирхайн буглаа хөнгөн үед антибиотик эмчилгээ зөвлөдөг. Харин дунд болон хүнд зэргийн үед мис ажилбар цаашлаад мис засал хүртэл зөвлөгддөг ийм эмгэг байгаа. Бартолини булчирхайн буглааны үед эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. За гол илрэх шинж тэмдэг нь гэх юм бол таны гадна бэлгэрхтний аль нэг талд гадна бэлгэрхтэн баг зэрэг томрох, хавагнах эсвэл ямар нэгэн тийм бондгор зүйл тэмдэрэгдэх, өвдөлттэй байх гэх зэргээр илэрдэг байгаа. За ийм хүү шинж тэмдэг илэрх юм бол манай амьдлаг танд зөвлөгөө тусламж үзүүлж байна.